За залуусаа 6 дугаар анги Библийн тухай санаанууд байвал ярилцъя. За энэ хэсэгт гол санаанууд нь Библийг хэрхэн унших вэ гэдэг зөвлөмжүүд, бас Библийн зорилго юу вэ? Залуусаа уучлаарай. Сайхан санаа байна. Бид Лондон явах хэрэгтэй юм байна. Лондон явж болно шүү дээ. Гэгээн Паулийн катедралд очих, Ники Гамблаас яриавах, бас манай аваг ихч тэнд байдаг юм л да. Наадах чи харин тэр яг ч миний аваг ихч биш л дээ. Нөгөө эзэнгүй арал дээр ганцаараа хаягддаг асуултыг бүгдээрээ хий. 3 зүйл авчих боломжтой. Та юу авчих вэ? наадах чинь гоё санаа байна шүү дээ. Наадахыг чинь хий. Тэгэхээр эзгүй арлаас эхлэе. Бэ нэг тэн дээр хий. Юу байзараа. Сайхан сонголтууд байна. Айтах өдөр байна да. Аяган бэло. Хоолноос би энийг л сонгоно л доо. MacBook Pro-го Гар утсаа. хөргөгч лав. Дуустдаггүй захиргаан хураагаар. Тийм юм байдаг хэсгийг мэдэхгүй л дээ. Тэр том арал юм бэ. Сал яаж барих тухай ном л авах байх та. Тарусны үр аваад явж болох юм уу? iPod ч юм уу хөгжим тоглуулагч л авч явна да. Дөрөв хувцастай шүүгээгээ. Захим уншигч авч яваад бүх номыг л уншина да. Хүнсний хангамж болно үстэй те. Орон эзтэй сонголтод орж болох уу? Өөр юу байж болох вэ? Лазанья. Нимбэгтэй бэло. Шведийн зөөлөн чихэр. Сайн найзгаа. Үгүй. Тэгэхээр тэдний амьдралыг ч балчих юм байна. Бүх цаг үеийн борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтанд өлсгөлн тоглоом 3 бол 50 сая гаруй хувь. Арслан шулан ба хувцсны шүүгээ 85 сая хувь. Бөгжний эзэн 3 бод 150 сая гаруй хувь борлуулагдсан амжилтаар багтдаг байна. Харин Библи 4 тэрбум гаруй хувь тараагджээ. Жил бүр 100 гаруй сая хувь Библи борлуулагдаж тараагддаг. Уран зохиолын ямар ч бүтээлээс илүү олон хэлээр орчуулагдсан төдийгүй Библи юу өөршнө гэдэг цахим хувилбар нь 250 гаруй сая удаа татагдж 1000 гаруй хэлээр ажиллаж байна. Библи жил болгон борлуулалтаараа тэргүүлэгч номын жагсаалтыг тэргүүлдэг. Яахаргүй бүх цаг үеийн хамгийн алдартай ном билээ. Олон хүн Библийг өөртөө хамгийн үнцэнтэй хөрөнгө гэж үздэг. Библиэд их хүч агуулгадаг учраас зарим улсын төр засаг, зарим дарангуйлагчид үүнийг хууль бус гэж хүртэл зарласан байдаг. Зарим улсын хэлээр Библийг оруулах гэж олон хүн торгуул, шорон, бүр шийтгэл хүртдэг. Библиэд өгүүлдэг мэдээг бусдад хүрэхийн тулд зарим хүн бүр амь насаа эрсдэлд оруулж байна. Мариам Марзе хоёр итгэл үнэмшлээ өөрсдийн ард түмэд хуваалцах гэж амь насаараа дэнчин тавьж, тэд айлуудын шуудангийн хайрцагт шинэ гэрээг тараахын тулд шүн бүр айлаас айл дамжин олон бэрийг явгаалгадаг байж. 3 жилийн дараа гэхэд нийтдээ 20 мянган ширхэг Библи түгээгчид байсан ч илчлэгдэж баривчлагдав. Марзигийн баривчлагдсан өдрийг Мариам тун тод сандаг гэж цагдаа түүнийг дагуулад гэрт нь ирсэн байна. Гэнэт хаалганы цаан түүний дугаарч өөр бас хэдэн хүн байх шиг бай. Түүнтэй хамт 3 цагдаа зогсож байлаа. Би маш их балмагдан сандарсан. Тэд манайхыг нэвжиж хамаг юмыг төвөөсөн. Биднийг баривчилж Библи, Есүс кино гэд аюулгүй байдлын газар руу бүгдийг хүргэсэн. Биднийг маш олон цагаар байцаасан. Эхний өдөр нь хаа бид хоёрыг зодож тамлана гэж тэд сүрдүүлж байлаа. Газар доорх тэр харанхуй шоронд би биедээ баяртай гэд тэр салах эс гүйцэтгсэн. Яагаад гэвэл энэ дэлхий дээр амьд явах сүүлчийн өдөр маань иржээ гэж бодсон. Бид хоёулаа маш их айсан. Тэр шоронгийн харанхуй өрөөнд хийж чадах цорын ганц зүйл маань бивийнхээ төлөө залбирах байсныг би санаж байна. Бид 9 сар шахуу хоригдсон. Үүнээс 14 хоногт нь би биенээсээ тусгаарлагдсан. Ганцаарчлан 20 хүрээнд байлгаж байсан л та. Энэ 9 сарын хугацаанд 10-аад удаагийн шүүх хурал шүүлт болсон. Шүүх хурал бүр дээр шүүгч нар, байцаагч, ялагч нар биднийг дүүжилж цаазлна гэж сүрдүүлж байсан. Бас Есүс итгэх итгэлээсээ татгалз гэж дарамт үзүүлж байсан. Тэгэхэд бидэнд Библи байгаагүй. Гэхдээ Библийн ишлэлийг яаж дотроо тээж амьдрах ёстойг бид сурсан байсан. Цээжэр тогтоон сэтгэлдээ хадгалдаг ишлэлүүдийг хэрэгжүүлж амьдрах, зам байдлаараа хоригдлуудад бурхныг гэрчилж харуулах хүчийг өгөөч гэж бид өдөр бүр түүнээс бун залбирч байв. 9 сар гаруун дараа дэлхийн өнцөг булан бүрд биднийг дэмжигчээд
олноороо бий болсон тухай дуулсан юм. Тэдгээр дэмжигчдээс болж л манай засгийн газар тун дургүй байсан хэрнээ бид хоёрыг суллахаас аргагүй болсон. 2 жилийн өмнө байхаа Австралид явж байгаад нэг цуглаанд урагдсан юм. Бид хоёрыг яриагаа дуусны дараа тайзан дээр гэр бүлийн хос гарч ирсэн. Тэр хоёр хоёулаа уйлж байлаа. Тэгээд өөрсдийнхөө тухай ярьсан. Гэрийнхээ шуудангийн хайрцагнаас бид хоёрын тарааж явсан Библийг эхнэр нь олж аваад гэр бүлээрээ Христээр ирж. Шуудангийн хайрцагт нь бидний хийсэн шинэ гэрээг уншаад шүү дээ. Тэгэхээр Библи гэж юу вэ? Библи бол ном юм. Бүр тодорхой хэлэх юм бол номуудын цуглуулга буюу цоморлог. Библи гэдэг нь номууд, номын сан гэсэн утгатай Библия хэмээх латин үгнээс гаралтай. Хуучин гэрээ, шинэ гэрээ гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Хуучин гэрээ нь арай том бөгөөд Есүсийн мэдлэгээс өмнөх бичигдсэн номуудыг багтаадаг. Шинэ гэрээ дараа нь бичигдсэн. Хуучин шинэ гэрээг нийтд нь 1600 гаруй жилийн турш дор хаяж 40 хүн оролцож бичсэн байдаг. Тэд бол хаад, эрдэмтэд, татвар хураагч нар, гүн ухаантнууд, загасчид, яруу найрагчид, улс төрчид, түүхчид, багш нар, иш үзүүлэгчид, эмч нар байлаа. Тэд түүх, яруу найраг, иш үзүүлэлийг загталгээд уран зохиолын янз бүрийн төрлөөр бичсэн. Библи нь 100% хүмүүсийн гараар бичигдсэн ч бас 100% Бурхны амьсгалснаар буюу Бурхны онгод оруулснаар бичигдсэн гэж үздэг. Яаж тийм байж болох юм бэ? Английн агуу архитекторуудын нэг болох Сэр Кристофер Вренвол Лондон дахь Гигэн Паулийн катедрыг барьснараа алдартай. 36 жил үргэлжилж байж дууссан энэ том төслийг удирдсан гол архитектор нь тэр байсан юм. Архитекторын хувьд чулуу бүрийг хэрхэн байрлуулах ёстой вэ гэдгийг тэрээр маш нарийн төлөвлөж зургийг гаргасан боловч өөрийн гараар нэг ч чулуу өргөж тавиагүй. Гэлээгээд энэ агуу барилгыг тэрээр бариагүй гэж маргах хүн байхгүй. Сэр Кристофер Вренвол энэ бүхнийг барьж босгоход онгодонд болж байсан. Тэгэхээр Библийг маш олон өөр хүн бичсэн боловч нэг л архитектор байсан нь Бурхан өөрөө юм. 2 дугаар Тимот 3:16-д бичвэр бүр гэж Библийг хэлээд Бурхны амьсгалснаар гэжээ. Өөрөөр хэлбэл бичвэрийг бүхэлд нь Бурхан онгод оруулж бичүүлсэн юм. Библи бол зүгээр нэг бичигдсэн зүйлийн цуглуулга биш, Бурхны хайрын мэдээ юм аа. Энд чинь цаг хугацаар хэмжигдэхгүй түүх штэ. Үнэн худал гэж үзэх нь хувь хүний л хэрэг. Библи их маргаантай сэдвэлтэй. Мэргэн ухаан мэдтэй тийм үү? Түүхийн сайн ном штэ. Хүмүүс Библийг итгэх шууд утгаар нь ойлгоод байгаа юм шиг санагддээ штэ. Олон хүн төөрч бодлоод явж байна. Амьдралынхаа утга учирыг олоход Библи тэдэнд тусалдаг. Хүмүүсийн явах ёстой замыг энэ тод харуулж өгдөг. Зүгээр л ном шүү дээ гэж уншмаар байвал уншина. Хүмүүсийн элдв санаа орохоор бол хамаг юмыг бодлон тулдаг болохоор үүний зорилгоч бас жоохон хазаачихсан санагддаг. Хүмүүст итгэж үнэмших юм өгөх. Нэрээ яг тийм шүү. Нэгдлийг бий болгох. Библи чинь хэрхэн амьдрах тухай заавар үстэй. Зааварчилгаа. Зааварчилгаа үстэй бусад ариун ном судар шиг хэрвээ хүн өөрөө үнийг дагахыг хүсэж байвал амьдралаа залгах зам мөн гэж бодож байвал тэгээд хэн чинь яа харахгүй зорилго нь болно үстэй. Тийм үү? Библи аваад зүгээр л хаанаас нь ч хамаагүй нээгээд таарсан зүйлээ уншвал та их гайхах бах. Ямар нэг түүх, загтал, дуу нээгдэж таарна. Эсвэл амьдрал хэрэгтэй зөвлөг амьдралын ухааныг бичснийг олж харна. 2 дугаар Тимот номонд бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөв чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн чадамгаа альва сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм гэжээ. Жохом юунд итгэж хэрхэн амьдрахыг минь заах дээд эрх мэдэл нь Библи Бурхны үгэнд бий. Амьдралын асуудлууд болох найз нөхдийн харилцаа, мөнгө төгрөг, ажил төрөл, өвчин зовлон, ад шаргалын тухай Библи өгүүлдэг. Мөн хэрхэн амьдрах вэ гэдгийг харуулж хэл хязгаарыг минь тогтоож өгдөг. Надад дүрм хэрэггүй, үүнийг дагах юм бол эрх чөлөөгөө алдах нь гэж зарим хэлэх байх л да. Хэрвээ амьдрал хэл хязгаар дүрм байдаггүйсэн бол бидний амьдрал тэр чигээр л холион бантан байх байсан. Машины аюулгүй жолоодоход хэл хязгаар л бидэнд тусалдаг. Дүрмгийн спорт байна гэвэл аимшигтай үстэй. 14 дахь жижигэн авсны дараа нодил одоо л буцаад хэвэндээ орох хэрэгтэй байна да. Цогхоход бэлэн болж байх шиг байна. Ёстой ухаалаг шийдвэр. Нодил дахиад нэг ухаалаг шийдвэр гаргалаа. Бид Бурхны хүслийг дагах үедээ жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна.
Бидний баяр хөөргийг унтраах гэсэндэ чи хүн алж болохгүй гэж бурхан хэлээгүй. Биднийг хайрласандаа л ингэж хэлдэг. Бурханы энэ бүх зааварчилгааг Есүс бүхэлд нь базаад ингэж хэлжээ. Бурханыг хайрл, бусдыг хайрл гэж. Хэрвээ та Библийг нээж харж байсан бол эргэлзэж гайхмаар олон юм асуумаар хэсгүүдтэй таарсан байхаа. Заримдаа уншихад хэцүү санагдаж магадгүй ч бүү шантраарай. Уншаад л бай. Унших тусмаа Бурханы үг гэж итгэх тусмаа түүнээс амийг авч нөгөө ойлгоход хэцүү хэсгүүдийг ч ойлгож эхлэх болно. Би ч бас Библийг хэдэн жил уншаад энийг ойлгосон. Өөрт байсан олон асуултаа би хариултыг нь олсон. Одоо ч надад маш олон асуулт байгаа. Гэхдээ энэ бол цаг хугацаа шаардах аяа юм. Унших тусмаа би илүү ихийг ойлгодог. Библийг бүхлээр нь ойлгох гол түлхүүр бол Есүс юм. Бид Есүсээр дамжуулан харснаар Библийг ухаж ойлгодог. Лукийн сайн мэдээний номд Есүс хоёр найзтайгаа тааралдаад юу болсон тухай бичжээ. Есүсийн амьсны дараахан байсан бөгөөд тэд Эмай гэдэг тосгон руу явж байж тэд ингээд л зам дээр алхаж байтал тэр тэдэнд хуучин гэрээнээс тайлбарлаж эхлэв. Эхлэлээс авахуулаад өөрийнхөө тухай ярьж бичвэрт түүний янз бүрийн байдлаар өгүүлсэн байгаа бүх зүйлийг тайлбарлан ойлгуулжээ. Библи бүхэлдээ биднийг Есүс рүү чиглүүлэн заах нэг том сум шиг юм. Түүнийг бидэнд харуулах нь Бурханы хүсэж байгаа нэгдүгээр зэргийн зүйл үлээ. Есүс бол Бурханы агуудад илчлэл мөн. Бид Есүсийн тухай мэдснээрээ Бурхан чухам ямар юм бэ гэдгийг улам олж хардаг. Библи бол бидний Бурхантай харилцах өдөр тутмын харилцааны нэг томоохон хэсэг мөн. Бурхан үгээ аль хэдийн хэлсэн. Тэр одоо ч бидэнтэй ярьж байгаа. Бурханы үг нэг талаараа Бурханаас ирсэн захидал юм. Би хайртай хүнээсээ жишээ нь эхнэрээсээ захидал авахаараа маш их нандин хадгалдаг. Библи ч үүнтэй адил юм. Эндээс бид Бурханы дуу хоолойг сонсдог учраас энэ нь эрхэм чухал юм. Амьдралынхаа ихэнх хугацаанд би Христэд итгэж байгаагүй. Би шүүхийн хуульч, дээд шүүхийн өмгөөлөгч гэр бүлээс гаралтай. Аав маань өмгөөлөгч, ээж маань өмгөөлөгч байсан. Эгч маань ч өмгөөлөгч, хүү маань, охин маань дээд шүүхийн өмгөөлөгч. Хоёр өвөө маань хоёулаа дээд шүүхийн өмгөөлөгч. Авгаах маань ч өмгөөлөгч. Манайх мууртай байсансан бол тэр ч бас өмгөөлөгч байх байсан гарцаагүй. Аав маань еврей шүтлэггүй еврей хүн л дээ. Тэр Холокостоос амьд гарч чадсан юм. Гэрийнхнээс нь олон хүн Холокостод өртөж амиа алдсан. Ээж маань сүмд явж байгаагүй. Аав өөрийгөө агностик үзэлтэн гэдэг байсан. Өсвөр настайдаа би өөрийгөө бурхангүй үзэлтэн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бурхангүй үзлээ би тун сайн хамгаалдаг мэтгэлцэгч байлаа. Гэхдээ хүмүүсийг бурхангүй үзэлтэн болох гэж явдаг байгаагүй л дээ. Харин хэн нэг намайг Христ итгэлд оруулах гэвэл тэр сэдвээр ярих юм надад ч их байдаг байлаа. Би Христэд итгэгчдэд их л сэжигтэй ханддаг байсан. Дунд сургуулиа төгссөний дараах амралтын жилийнхээ үеэр би 1-2 тийм хүнтэй таарсан бөгөөд тэдний нэмсгэлэл тун сэжигтэй санагддагсан. Их сургуульд орсон эхний жилээ би дотны анд Ники Литэй зэрэгэлдээ өрөөнд орсон юм. Христэд итгэгчдээс л болгоомжил гэж би түнд тун сайн анхаарууллаа. Юу ч болж байсан тэднийг өрөөндөө бүү оруул гэсэн. Гэвч хожимдчээ тэдэнтэй аль хэдийн таарчихч. Нэг удаа тэр тухайн үед үерхэж байсан охин одоо ихнэр нь болсон Силатай хурж ирсэн. Христэд итгэж болсон гэдгээ надад хэлсэн юм. Надад үнэхээр аимшигтай санагдлаа. Яагаад гэвэл тэд тун хайрламар хүмүүс байсан юм л д. Тэдэнд яаж тусалдаг вүлээ гэж бодогдож байлаа. Энэ тухай тийм сайн мэдэхгүй болохоор сайтар судалсан дээр юм байна гэж хэллээ. Тэгээд нэг хуучин Библи олж аваад шинэ гэрээнээс эхэлж уншлаа. Матайн сайн мэдээ, Марк, Лукийн номыг уншлаа. Өглөөний 3 гэхэд Иохны сайн мэдээг талд нь оруулаад нойрондоо дэлдлээ. Маргааш нь уншлаа. Тэр өдөржингөө бас маргааш нь тэрний маргаашч би оюутан байсан болохоор хийх өөр ажил байхгүй шүү дээ. Шинэ гэрээг уншиж дуусах үедээ энэ үний юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм аа. Есүс гэдэг нэг хүн шинэ гэрээний хуудаснуудаас гарч ирээд л надтай учран золгох шиг болж байж билээ. Библи үндэсэндээ Есүсийн тухай юм. Биднийг Есүс рүү аваачдаг. Бид Библи уншихдаа Есүстэй уулзахыг хүсэн хүлээдэг. Бурхны надад хандаж хэлэх үгийг сонсно гэж би хүлээдэг. Өглөө бүрийг би чухам ингэж л эхлүүлдэг. Эхлээд өглөөний цайгаа уучихна. Тэгээд сүнслэг холоо идэндээ. Би хамгийн түрүүнд энийг л хийдэг. Би юуны түрүүнд Есүстэй уулзахыг л хүсдэг. Хамгийн түрүүнд тэр сүнслэг цангаагаан тайлахыг хүсдэг. Ингэснээр өдрийг эргчүүлээд өнгөрүүлэх боломжтой болдог юм аа. Библийн тухай Рик Варрени бичсэн нэг зүйлийг би уншсан юм. Яг л миний амссан зүйлс байсан. Хэдэн 10 жилийн турш Библийг өдөр бүр уншихад минь энэ бүх зүйл надад тохиолдож байсан шүү. Тэр ингэж хэлсэн. Библи уншихад амь өгөгдөж, өөрчлөлт ирж, зүрх сэтгэл эдгэрч, зан чанар баригдаж, нөхцөл байдал өөрчлөгдөж, баяр хөөр бялхаж, зовлонг давн туулж, уруу татлагыг ялж, итгэл найдлага өрдөгдөж, хүч чадал бялхан ирж, оюун бодол цэвэрлэгддэг гэсэн юм аа.
Би багада Библийг маш их уншдаг байсан. 7 хоног бүр ишлэл цээжлээд Үгүй. Ерөөсөө үзээгүй. Би ерөн дандаа л дуулаас хардаг л да. Яагаад гэвэл тэнд янз бүрийн сэтгэл хөдлөл илэрхийлсэн байдаг. Амьдралд юу ч тохиолдож байсан яг тохирох дуулал олддог юм шиг надад санагддаг л да. Яах вэ? Тодорхой үнэлэмжүүдийг зааж байгааг нь би ойлгодог л доо. Гэхдээ зарим зүйл нь хоорондоо зөрчилдөд байгаа юм шиг санагдаад байна. Өмнө нь бол бөөн дөрөн журам дүүрэн юм шиг санагддаг байсан. Зүгээр л нэг уншдаг. Ээж аав таалагдах гэж уншдаг байсан л та. Есүстэй харилцаатай болох хүртлээр үнийг би ямар чухал зүйл гэдгийг ойлгоогүй. Дараа нь бол Библи намайг яллах гэж биш, харин туслах гэж байгаа юм байна гэдгийг ухаарсан л та. Үгүй шүү. Би амьдралдаа Библиэд хуруугаач хөргөж үзээгүй. За, таныг Библи уншихад туслах хэдэн хэрэгтэй зөвлөмжийг хэлье. Эхнийх нь Библи ав. Альфагийн зохион байгуулагчаас Библи олж авахд туслахыг хүсэж болно. Эсвэл интернетээс Библи юм уу Библийн аппликейшн татаж авсан ч болно. Бид юу version аппликейшнд их дуртай. Хоёр дахь зөвлөмж бол өөртөө тохирох цаг газараа сонгох. Жишээлбэл та эрт тусдаг хүн бол өглөөдөө цайгаа уух зураа ганц 2 ишлэл унших 10 минут гаргаад байж болох юм. Тийм шүү. Эсвэл ажил сургуульдаа явах замдаа Библи сонсож ч болно. 3 дахь зөвлөмж. Библи уншихдаа таамгаар нээсэн газраас л уншаад байх хэрэггүй. Энд тэндээс замбраагүй уншихаар сайн ойлгохгүй, бодилж орхих байх. Номоор нь уншаад үзээрэй. Гэхдээ заавал эвлэл номноос уншина гэсэн үг биш л дээ. Сайн мэдээний номнуудын аль нэгийг эхлээд уншаарай гэж зөвлөх байна. YouVersion аппликейшн дээр та бүхэн зориулж унших төлөвлөгөө бид гаргасан. Alpha Youth гэд хайгаарай. За, дөрөвт бичлэгийн төрөлд анхаарах. Ямар төрлийн бичигдсэн ном уншиж байгаагаа мэдэх нь их чухал. Библи яруу найраг, түүх, бас сахилууд багтдаг. Номынхаа төрлийг мэдчихвэл яаж унших ёстойгоо ойлгоход тустай. 5 дахь зөвлөмж. Зөндөө асуулт асуу. Библи уншихдаа уншиж байгаа хэсгийнхээ агуулгыг сайн ойлгож авахын тулд асуулт асуу. Үүнийг хэн хандан бичсэн бэ? Тэдний амьдралд юу тохиолдож байсан бэ гэх мэт. Өнөөгийн бидэнд энэ нь юу хэлж байна? Бурхан гэж хэн бэ? Тэр юу зааж байна? Гэх мэт асуулт асуугаарай. 6 дахь зөвлөмж. Залбир. Нэг найз маань Библийн хажуу ирмэгт нээхээсээ өмнө залбир гэд биччихсэн байсан. Тэр Библийг унших болгондоо энэ талаараа бурхантай ярьж байхыг өөртөө сануулсан хэрэг. За сүүлчийн зөвлөмж, 7 дугаар зөвлөмж. Хүмүүстэй яар. Библи уншихдаа бид дандаа л ганцаараа байх ёстой юм биш шүү дээ. Найз нөхдөдөө ярилц. Хүмүүсээс юм асуухаасаа битгий имэ. За ийм 7 зөвлөмж байна. Би 14-тэй байхдаа нэг удаа хичээлдээ явахаас өмнө өрөөнийхөө шалан дээр суугаад Библи уншснаа огт мартдаггүй юм. Тэгэхэд би Иремья номыг уншиж эхлээд байлаа. Эхний бүлгийн зарим хэсэг надад маш гүнзгий буусан юм. Энд ингэж бичсэн байдаг. Эхийн хөвлөд чамайг бүрэлдүүлэхээс өмнө би чамайг мэдэж байсан. Төрхөөс чинь өмнө би чамайг ариусгаж үндэснүүдэд иш үзүүлэгч болгож чамайг томилсон гэж хэлэхэд би аяа эзэн бурхан харагтун. Би баг залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин эзэн надад би баг залуу гэж бүүхэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг чи ярих болно. Тэднээс бүү. Чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт байна гэж эзэн тунхаглаж байна. Тэрхэн мөчид бурхан надтай ярих шиг санагдсан. Яг л нөгөө өгнүүд хуудаснаас сугараад гараад ирчихсэн юм шиг. Бурхан Иремьяг тийм залуу байхад нь гэдгийг хараад өөртөө итгэлтэй чадвартай биш яг над шиг залуу хүмүүсийг ч бурхан ашигладаг юм байна гэдгийг би ойлгосон. Намайг төрхөөс өмнө бурхан намайг мэддэг байсан бөгөөд надад зориулсан төлөвлөгөө түүнд би гэдэгт бодит байдлаар өдөөгдөж би амьдралын зорилгоо гүн гүнзгий мэдэрсэн билээ. Юу ч болж байлаа гэсэн өмнө байгаа зүйлээс би хичнээн их айж хулчиж байлаач бурхан надтай хамт байна. Яг Иремьяд амласан шиг тэр намайг хамгаалж өдөрт нь чиглүүлнэ гэдгийг би зүрх сэтгэлдээ бат суулгаж авснаа сайн санаж байна. Тэр мөч миний амьдралыг өөрчилсөн. Би үе эдгээр ишлэлийг эргэж уншдаг. Гэхдээ нэг юм тайлбарламаар байна. Библийг уншихад ихэнхдээ ийм байдгүй л дээ. Дандаа ийм хүчтэй илчлэлт хүлээж авдаггүй. Гэвч өдөр бүр Библийг унших хөвшил тогтсноор миний амьдрал аажмаар өөрчлөгдөх болсон. Энэ он жилүүдийн туршид Бурхны үг намайг хэлбэржүүлж, Бурхны тухай, өөрийнхөө тухай, бусдын тухай үзэл бодлыг минь бүрэлдүүлж ирсэн. Есүс бид хоёрын нөхөрлөлийн юугаарч сольжгүй нэгэн том хэсэг нь энэ юм. Би амьдралаа үүнгүүгээр төсөлж чадахгүй. Та өмнө нь Библи уншиж үзээгүй эсвэл хэсэг хугацаанд нээж хараагүй явж магадгүй. Гэвч таныг яг өнөөдөр л Библи уншаад үзээсэй гэж бид хүсэх байна.
Ой, волейбол тоглох хүн байна уу?